Сайн уу? Тэгэхээр миний бичлэг тавтан байрал. За өнөөдөр өчрүүдийн утгын талаар ярих гэж байна. За, Major Arcana буюу их аркана нь 22 үзрөөс бүрдсэн. Тэгээд амьдрал тохиолддог том үйл явдлуудыг харуулсан байдаг. За, хамгийн ихний үзэр бол Фүл үзэр юм аа. За, Фүл үзрийг дэш харсан утга нь шинэ эхлэл, зоримог байдал. Яг энэ хүзрийг ингээ харах юм бол яг нэг юм хавцлын ирмэг дээр ингээд бүр юунаас ч айхгүй зоригтой хөлрүүгээ харж хаана гიშгээ харахгүй ингээд маш гоё зоригтойгоор эрхчлөөтэйгээр хөнгөн хөгжилтэйгээр байгаа илэрхийл харуулсан ийм дүрслэлтэй байдаг. Тэгээд нар гарсан ийм шар өнгөтэй тийм гинтийн адал явдал аяллыг бас мөн харуулдаг. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол тийм гэсэн хариулт өгдөг. Хэрвээ уруу харсан байх юм бол энэ хүүчлэлтэй хөнгөн ийм байдал нь хэтрээд муухайг ийм хариуцлагагүй одоо ингээд энэ хавцлаас унах гээд ахт чинь юу ч тоохгүй тийм эрсдлийг мэдрэхгүй байгаа ч юм уу тийм байдлыг илэрхийлдэг. Мөн тиймгүй гэсэн асуулт асуух юм бол үгүй гэж хариулдаг байна. За дараагийнх нь хүзэр болохоор энэ мэшин. За энэ болохоор миний хамгийн дуртай хүзрүүдийн 2-р нь ордог. Энэ хүзэр болохоор ер нь бол хүч чадалтай, их мэдлэлтэй, одоо бүх юмыг логоор хардаг. Одоо энэ дээр харах юм бол сэлэм, сава, аяг, зоос гэд бүх хүзрүүдийг атгсан. Яг энэ нэг шидэт сава байрсан, энэ төгсөшгүй хязгааргүй темпийг толгой дээр нь уншсан. Тэгээд энэ нэг ногоон энэ ургамлууд байгаас тэрний үржил шин бүтээлч байдал бүх юмыг цогцлоосон, баялаг мэдрэмжтэй, нөөц болцоотой, энэ нэг өөрийнхөө хүссэн бүхнийг биелүүлэх чадвартай. Мөн тийм үг гэсэн асуултанд тийм гэж хариулдаг байна. За хэрвээ энэ хүзэр доошоо гараад ирэх юм бол одоо нөгөө нэг энэ хүчтэй байдлаа буруугаар ашиглаад хин нэг одоо манипуляц хийх гэдэг нь өөрийнхөө байлгаад ингээд байгааг харуулдаг. Шуналтай. Эсвэл бол ингээд өөрийнхөө хүч чадлыг ашиглаж чадахгүй мэдгүй байгааг илэрхийлдэг. Хэрвээ доошоо гараад ирэх юм бол үгүй гэж хариулдаг байна. За дээд санвартан Hyperstress гэдэг үзэр байна. Дараагийнх нь үзэр нь болохоор энэ нь болохоор тийм цэцэн мэрэгэн ухаантай эмэгтэй хүнийг илэрхийлдэг. За тэгээд энэ зүүн совин увдстай эмэгтэйлэг бас мөн нууцлаг байдлыг илэрхийлдэг юм. Гэхдээ ер нь нэг юм энергитэй эмэгтэй хүнийг илэрхийлдэг. Хэрвээ тийм үгүй гэсэн хариулт байх юм бол магадгүй гэж хариулдаг байна. Хэрвээ энэ хүзэр нь доош хараад ирэх юм бол чи нэг юм ингээд өөрөө бодоод за энэ юм байж магадгүй гэдэг чинь тэр чинь буруу ахна. Мөн өөртөө итгэлгүй тийм дууга хураасан эсвэл хэд идэхгүй тийм юм хумыг нууцлсан тийм одоо байдлыг харуулдаг. Тэгээд үгүй гэсэн хариулт өгдөг ахна. За дараагийнх нь хүзэр болохоор Empress хатан хааны хүзэр байна. За энэ болохоор ер нь ингээд зураглалыг харахад эмэгтэйлэг энэ нэг ногоо ургацсан ийм гоё суугаад ингээд зоригтой байгаа байдлыг зоригтой өөрийгөө илэрхийлсэн яг наашаага харсан тэгээд ус байна, уул байна, ургамал байна. Энэ бүх хүнийг эзэмшсэн эмэгтэй хүнийг их хүнийг харуулдаг үсгэлэн gooтой эд хөрөнгөтэй. Тэгээд энэ ургамал ургасан байна гэдэг чинь бас бүтээлч байдлаа илэрхийлж яадаг. Тэгээд тийм үгүй гэсэн асуултанд үгүй тийм гэж хариулдаг ахна. За хэрвээ энэ хүзэр доошоо гараад ирэх юм бол нөгөө нэг өөрийнхөө бүтээлч байдлыг гаргаж чадахгүй байна. Нэг хүнд хитрхи найддаг, өөртөө итгэлгүй, тийм үүрэггүй, ив найрамдлахгүй тийм байдлыг харуулдаг ахна. Тэгээд үгүй гэсэн хариултыг өгдөг байна. Хэрвээ доошоо харсан байх юм бол
За дараагийнх нь хөзөр болохоор эзэн хааны хөзөр байна. За энэ хөзөр гараад ирэх юм бол сүр хүчтэй, тийм эрэгтэй, эцэг хүнийг харуулдаг. Тийм одоо нийт дундаа манлайлалтай, шийдэмгий, одоо логик сэтгэлгээ өндөртэй. Хитрхи одоо шийдвэр гаргалтанда сэтгэл хөдлөлөө биш, яг логик ухаанаар, яг үнэн зөв зүйтэй шийдвэрийг гаргадаг тийм эрэгтэй хүнийг эрэгтэй жоохтой хүнийг харуулдаг, илтгэдэг. Тэгээд тийм гэсэн хариулт өгдөг бахнэ. За хэрвээ энэ хөзөр доошоо хараад ирэх юм бол нөгөө нэг өөртөө байгаа хүчээ буруулан ашигладаг ч юм уу. Хитрхи зөрүүд эсвэл бол бүр тийм логик сэтгэлгээтэй шийдэмгээ байдлаа алдаад тийм нэг нялцгай нэг юу гэж хэлхий ч мэдгүй. Эсвэл нэг юм хийж байгаа дундаас нь шантраад гэдэг ч юм уу тийм хариултыг өгдөг бахнэ. Тэгээ хэрвээ доош харсан бахмал үгүй гэсэн хариулт өгдөг. За хайропент. Дээд санвартан энэ болохоор ийм хэрэгтэй дээд санвартан. За бас л уламжлалт байдлыг илэрхийлдэг. Гэрлэлт албан ёсны байгууллага ч юм уу ер нь бол одоо энэ нэг захирагдах ёсыг ерөнхий хвчлэн харуулдаг гэж миний хувьд бол үздэг. Хэрвээ тийм үгүй гэсэн асуулт асуух юм бол тийм эсвэл магадгүй энэ бол тэгдэм хариу өгдөг байх нэ. За хэрвээ энэ хөзөр доошоо гараад ирэх юм бол энэ нь уламжлалт бус эрхчлөөтэй байдлыг бас илэрхийлдэг юм. Хэрвээ дээш хараад ирэх юм бол энэ чинь уламжлалт үзлээ. Тийм шашинлаг байдлыг илэрхийлдэг. Энэ доош хараад ирэх юм бол тэрний эсрэг буюу шашинлаг бусч гэдэг юм уламжлалт биш эрхчлөөд чөлөө сэтгэлч тиймэрхүү байдлыг харуулахаас гадна буруу зөвлөгөөг дагаад байна шүү. Эсвэл бол нэг юм чиний хийж байгаа юм чинь ер нь буруу байна шүү. Ер нь уламжлалаас гараад ер нь гажих нь буруу шүү гэдгийг бас хэлж болно. Тэгээд тийм үгүй гэх юм бол гэсэн хариулт өгөх бол магадгүй гэсэн хариулт өгөх нэ. За дараагийнх нь хөзөр болохоор lovers. Дурлалт хосуудын хөзөр байна. За энэ дурлалт хосууд гэхээс гадна бас нэг харилцаа, хамтрал, хамтран ажиллах, эв найрамдалтай, бие биендээ одоо түншлэх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлыг харуулдаг. Хэрвээ тийм үгүй гэж асуулт асуух юм бол тийм гэдэг хариу өгнө. За хэрвээ энэ хөзрийн доошоо хараад ирэх юм бол ийм найрамдалгүй, бие биендээ итгэж чадахгүй, нэг юм шийдвэрт хүрэхгүй, одоо ямар хэрвээ одоо шийдсэн бол тийм алдаатай байх ч гэдэг юм уу тийм байдлыг харуулдаг. Тэгээд тийм үгүй гэсэн асуулт асуух юм бол үгүй гэсэн хариулт өгдөг байх нэ. За дараагийнх нь хөзөр болохоор chariot, сүх тэрэг. За энэ хөзөр болохоор ялалт, амжилтыг илэрхийлдэг. Амбицтай, тууштай, шаргуу хөдөлмөрлсөн, хатуужилтай, ямар нэгэн хэцүү зүйлийг давж гарсан тийм ялалтыг илэрхийлдэг хөзөр ахнэ. За тэгээд дээш гараад ирэх юм бол тийм гэсэн хариултыг өгдөг ахнэ. За chariot хөзөр буруу гараад ирэх юм бол нэг чиглэлгүй, зориггүй, нэг хэцүү зүйл гараад ирэх юм бол шантраад, сул дорой байдал, эсвэл бол нөгөө нэг айгүй хүчтэй амбицтай байдлаа хитрхи хүчлээд байгааг бас харуулдаг. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэдэг хариулт өгнө. Хэрвээ доош гараад ирэх юм бол. За дараагийнх нь хүч чадлын хөзөр байна. Дотоод хүч. Одоо тэр их хүчийг ухаанаараа одоо өөрийнхөө эмзэг зөөлөн байдлаараа одоо давах, номготгох гэдэг ч юм уу тий. Өөртөө итгэлтэй, хэцүү зүйлсийг давн одоо тийм дийлж байгааг харуулдаг. Энэ хөзрөн дээр ч гэсэн нэг эмэгтэй хүн арслан ингээд хазуулахгүй ингээд тайван байлгаж чадчихин тийм үү. Эмэгтэйгийн дээр нь бас 8 тоо буюу хязгааргүй тэмдэг юм байж гин. Тэгэхээр чинь чамаас гарах энэ хүч чадал, ийм зөөлөн хүч чадал, дотоод хүч чадал чинь хязгааргүй шүү. Энийгээ зөв ашиглаад ялалт одоо хэцүү зүйлсийг даван туулж чаднаа гэж гэдгийг илэрхийлдэг хөзөр ахна. Тэгээд мөн тийм гэж хариулнаа. Хэрвээ энэ хөзөр буруу гараад ирэх юм бол нөгөө дотоод хүч чинь байхгүй. Өөрөө сул дараа өөртөө итгэлгүй, юмд төвчээргүй, өөрийгөө зохирч чадахгүй, уцаартай, эсвэл бол нөгөө нэг дотоод хүчийг хитрхи ашиглаад тийм хайргаас уур уцаартай тийм байдлаар илэрхийлдэг. Тэгээд тийм үгүй гэсэн асуултанд үгүй гэж хариулдаг ахнэ. За дараагийнх нь хөзөр нь болохоор hermit буюу даянч хөзөр байна. За энэ бол одоо бол дотоод өөрийгөө мэдэх хөзөр гэсэн үг. Дотоод аялалч гэх юм уу? Ганцаараа байх, өөртөө дүн шинжилгээ хийх, ийм
ухаана өөртөө дүгнэлт хийж яг юу хийх вэ гэдэгт төвлөрөхийг харуулдаг. Тийм үгүй гэсэн хариултанд магадгүй. Эсвэл бол тийм байхын тулд хугацаа шаардлагатай гэсэн хариултыг өгдөг. За хэрвээ доошоо хараад гараад ирэх юм бол нөгөө нэг ганцаараа байгаад өөрийгөө мэдээд өөрийнхөө дотоод хүчийг дүн шинжилгээ хийхгүйгээр бүр ганцаардаад нийгмээс тусгаарлагдаад бүх юмыг ингээд хардаж сэрдээд эсвэл юу ч хийх сонирхолгүй болоод тийм хүн болгон хуураад байгаа юм шиг тийм ганцаардлыг мэдэрдэг тийм хэрвээ доош хараад гарах юм бол тийм байдлыг илэрхийлдэг. Хэрвээ тийм үгүй юу гэж асуух юм бол үгүй гэсэн хариултыг өгдөг ахнаа. За, the wheel of fortune. Азийн хүрд гэх юм уу? За, энэ нь болохоор хувь заяа, амьдралын тойрог эсвэл бол ял нэгэн зүйл одоо ингээд яг нэг зөв зам руугаа, зөв урсгал руугаа орох. Эсвэл нэг цикл дуусаад шинэ гоё эхлэл рүү орох. Сайн тал руугаа эргэх, хожил, гинтийн завшаан, сайн сайхан юмнуудыг илэрхийлдэг. Тийм үгүй гэсэн асуултанд тийм гэж хариулнаа. За хэрвээ энэ хөзөр доошоо хараад гараад ирэх юм бол за нөгөө нэг дуусгаад байгаа юм чинь дуусч чадахгүй гацаад, удаашаад, азгүйтэд эсвэл ямар нэгэн гадны нөлөөнөөс болоод тэр циклээ дуусгаж чадахгүй байгааг илэрхийлдэг. Эсвэл бол яг ингээл өөрөө бүх юмыг контролдол явжсэн чинь контрол алдсан байгаа ч юм уу. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг байна. Хэрвээ доош харсан байгаа юм бол. За дараагийнх нь хөзөр нь болохоор justice буюу шударга ёс. За энэ хөзөр гараад ирэх юм бол ер нь л за жиний карма чинь ингээл гараад ирлээ дээ гэдэг ч юм уу. За энэ ёстой болох ёстой юм боллоо ч гэдэг юм уу. Яг шударга ёс тогтлоо гэдэг ч юм уу те. Амьдралын сургамж авлаа. За одоо энэ бол ерөөсөө л тэр чиний хийсэн үйл чинь өрн ингээд шударга ёс болон тогтсон байна. Чи хийсэн үлийнхаа үр дагаврыг эзэлж байна гэдэг ч юм уу. Эсвэл бол хууль зүйн асуудалтай, эсвэл шүүх хурал дээр одоо шийдэгдэх гээд хэрэг дээр ажиллаж байгаа ч юм уу. Тиймэрхүү юм илэрхийлдэг. Тэгээд үннийг бас илэрхийлдэг. Тэгээд тийм үгүй гэж асуух юм бол магадгүй гэж хариулдаг байна. За шударгасны үзэр доошоо хараад гараад ирэх юм бол шударга бус байдал, худал хуурмаг, хээл хууль, авилга, хариуцлагагүй байдал гэхчээр яг энэ шударга ёсыг алдагдсан юм байдлыг илэрхийлдэг. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг байна. За hanged man. За одоо ингэ доошоо харсан хүн гэдэг ч юм уу, үжлэгдсэн хүн гэдэг ч юм уу. За энэ хөзөр юуг илэрхийлдэг вэ гэхээр юмсыг шин өнцгөөс харах. Яг тэгэхээр хүн юмыг дээшээ хараад хардаг байдлын хүн доошоо хараад байгааз. Тэгэхээр энэ хүн шин өнцгөөс хараад тийм нэг хуучин зүйлсийг одоо тавьж явуулаад бүр бууж өгөөд за нэг жоохон завсарлага аваад би нэг шинээр нэг юмыг хараадахыг даа гэдэг ч юм уу тий. Нэг газараа эсвэл бүр ингээд шинээр хараадахыг гэдэг байгаа мөртлөө гацаад удаашаад нэг газараа удаан байгаад байгаа хүнийг бас харуулж олно. Тийм. Тэгээд магадгүй за золиос гаргаад за ишиг тий. Завсарлага авъя шиг болъё гэж өргөцсөн байгааг харуулж олно. За тэгээд тийм үгүй гэж асуух юм бол магадгүй гэж хариулдаг ахны. За хэрвээ энэ хөзөр доошоо хараад гараад ирэх юм бол за нөгөө нэг шинэ өнцгөөс харъя да. Энийг нэг болохгүй хуучин юмнуудыг тавьж явуулъя да гэдгийгсэн чинь тавьж явуулаад тэндээ гаццсан. Шийдвэр гаргаж чадхаа болцсон. Эсвэл бол нөгөө нэг хуучин юмыг тавьж явуулахгүйгээр зүгээр л хэд урсгалаараа байгаа ч юм. Эсвэл бол бүр тавьж явуулах юмыг бүр эсэргүүцээд байгаа ч юм уу тэгж харуулж байна. За тэгээд тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг ахнаа. За дараагийнх нь үзэр болохоор үхлийн үзэр байна. Мэдээч. Энэ болохоор шинэ эхлэлийг харуулна. Яг тэгэхээр юм төгсөөд дуусаад өгчөж байгаа учраас шинэ эхлэлийг харуулдаг ахнаа. Өөрчлөлт, чийлжилт эсвэл бол бүр нөгөө нэг хэрэггүй байгаа зүйлсээ өгөх. За чи би нэг донтоод нэг тамхи татаад байсан даа гэхэл за тамхиа хайцсан бол за эн чинь бол шинэ үхэл болоод жишээ авч байгаа юм. Тэгээд шинэ эхлэл буюу тамхигүй амьдрал эхлэнэ. За хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэсэн хариултыг өгнө. За тэгсэн чинь үхлийн үзэр маань доошоо хараад гараад ирэх юм бол өөрчлөлтөөс айх эсвэл бол нөгөө нэг тавьж явуулах юм аа тавьж явуулахгүй өнгөрсөндөө нөгөө л нэг юм хийгээл нөгөө л нэг өнгөрсөндөө амьдаад байгааг харуулдаг. Тэгээд тийм үгүй гэж хариулах юм бол үгүй гэж хариулт өгдөг байна. За temperance буюу төвчээр. За энэ төвчээр нь болохоор дотоод амар амгалан
алтан дунджийг бариад явах ч юм уу тий. Ийм найрамдалтай эсвэл нөгөө одоо нөгөө зөвшөлтсөж чаддаг ч гэдэг юм уу тий. Тийм эсвэл юмыг олон талаас нь хараад яг хин нь хаана байх ёстой юм бэ, зөв бэ гэдгийг олоод за би яг ингэж л байвал дотоод амар амгалангаа болоо тайван байх юм байна да гэдгийг мэддэг тийм байдлыг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулах нэ. За хэрвээ төвчээрийн үзэр доошоо хараад ирэх юм бол нөгөөний гоё тэнцвэрчин алдагдаад төвчээргүй байдлаад төвчээргүй байгаад нэг юм яруу адгуу ажиллал нэг юмыг хэтрүүлээл байгаа тэнцвэргүй байгаа харуулнаа. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг нэ. За дараагийнх нь хөзөр нь the devil буюу чөтгөрийн хөзөр байна. За энэ бол донтолт, шунал тачаал, эсвэл уруу татагдах, хит их материалын байдлыг хүсэх, эсвэл нөгөө дотоод чөтгөрүүд нөгөө хитрхи их бодох, донтох тийм байдлыг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За чөтгөр доошоо хараад ирэх юм бол за нөгөө донтолтоосоо ингэж ирлаа. Бие даалаа, өөрийнхөө удирдлагыг гартаа авлаа. Эрх чөлөөтэй байдлыг олж авлаа гэдгийг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулнаа. За дараагийнх нь the tower буюу цамхаг. За энэ бол ерөөсөө сүрэл, эмх замбраагүй байдал, салалт, өвдөлт, нөгөө трама гэдэг л үү. Тийм юмыг харуулна. Гинтийн том өөрчлөлт. Эсвэл хүнсний сэрэлтийг бас харуулж байдаг нэ. Хэрвээ тийм үү үгүй юу гэж асуух юм бол үгүй гэж хариулна. За цамхаг хөзөр доошоо гарч ирэх юм бол энэ өөрчлөлт гинтийн том өөрчлөлт болох гэдгийсэн чинь нөгөө өөрчлөлтөөс цутагаал болох ёстой зүйлийг эсэргүүцэл тавьж явуулахаас татгалзаал ер нь л тавьж явуулах л ёстой зүйл. Энэс бол tower хөзөр болол ерөөсөө л том өөрчлөлт ирлээ. Энэс бол нэг айгаад ах юм байхгүй. Угаасаа л төгсөх ёстой юм төгсөж байгаа учраас зүгээр tower хөзөр гарч ирэх юм бол зүгээр л цөөрлийг зөвшгүүлэн зөвшөөр. За энэ угаасаа л бүтггүй юм байна да. Болох ёстой зүйлийг битээ эсэргүүцээ бүгд. Угаасаа л болох ёстой юм гэж хүлээж авах хэрэгтэй. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэдэг хариулт өгнө. Тушаарсан ч тийш харсан ч. За дараагийнх нь хөзөр болохоор од. Энэ бол итгэл найдварын хөзөр. Шинжлэл, эдгэрэлт, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээтэй байх, бүтээл сэтгэлгээтэй байх, итгэл найдвар, зүг чигээ олох, шинжилэлт хийх гэдэг утгуудыг илэрхийлдэг. За тэгээд тийм гэдэг хариулт өгдөг байх нэ. За тэгсэн чинь одны хөзөр доош хараад ирэх юм бол нөгөө гоё итгэл найдвар алдаад итгэл найдвар байх, бүтээлч бос сүрэг сэтгэлгээтэй ямар ч хүсэл эрмэлзэлгүй бүр нэг зөвхөрсөн байгааг илэрхийлнэ. Хэрвээ тийм үг гэж асуух юм бол үгүй гэдэг хариултыг өгнө. За дараагийнх нь хөзөр болохоор мөн буюу сар. Сар болохоор далд ухамсар, зүүн совин, тодорхойгүй байдал, зүү зэрэг айц, төгшүүр нөгөө нэг нууц ил гарах юм байна. Энийг харуулдаг. Тийм үг гэж асуух юм бол үгүй гэдэг хариултыг өгнө. За хэрвээ сарны хөзөр буруу хараад ирэх юм бол энэ энийг утгатай гэдэг. Нөгөө тодорхойгүй байдал чинь ажиллаад тодорхой болж эхэлнэ. Юмсыг байгаагаар нь харж эхэлнэ. Айдсаа даарна. Эргэлзээ төгшөөр арилна. Тэгээд тийм үгүй гэж хариулах юм бол магадгүй гэдэг хариулт өгнө. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол магадгүй гэдэг хариултыг өгнө. За сан буюу нар. Нар бол баяр хөөр, гэрэл гээгээ, эерэг байдал, урам зориг, өөртөө итгэлтэй, хөгжилтэй, амьдрах хүчээр дүүрэн байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэдэг хариулт өгнө. За хэрвээ нарны хөзөр буруу хараад ирэх юм бол гуниг идэхгүй байдал, удаашил, гацал, эсвэл хүүхчиг аашлж эхлэх хэлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэдэг хариулт өгдөг байна. За дараагийнх нь хөзөр judgment буюу шүүлтийн хөзөр, шүүл, дүгнэлт, шийдвэр гаргах, эсвэл нөгөө шийдэж чадахгүй байсан юм дээр шийдлийг олох, сүнсний сэрэлт хийх, бүхэл төрөлт гэдэг юм уу. Энэ бол нөгөө шууд бус утгаараа шүү нөгөө сүнсний сэрэлт гэдэг ч юм уу тий. Далд ухамсарын. Хэрвээ тийм үгүй юу гэж асуух юм бол тийм гэдэг хариултыг өгнө. За хэрвээ энэ хөзөр доошоо хараад ирэх юм бол
За нөгөө нэг өөрийгөө хитрхи шөөмжлээ. Эсвэл бол энэ болоод байгаа юм дээр дүгнэлт хийж чадахгүй байгаа. Өнгөрснөөсөө суралцаж чадахгүй байгаа. Эргэлзээл, тэнгэлзээл эсвэл өөрийгөө сонсохгүй байгаа. Эсвэл бол өөрийгөө хичүүмжлээд байгааг харуулна. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэдэг хариулт өгдөг байна. За дараагийнх нь хүзэр болохоор the world буюу ертөнц хүзэр байх нэ. За энэ бол ерөөсөө амьдралын тойрог буюу циклэн туслаа, төслөө, сэтгэл ханамжтай, гоё тэмдэглэл төсөөл үйл явдал болоод байна. Нэг гоё бүрэн бүтэн мэдрэмжтэй байна. Тэгээ тийм үгүй гэж асуух юм бол тийм гэдэг хариултыг өгнө. За та хэрвээ ертөнц хүзэр буруу гарч ирэх юм бол удааширсан аливааг дуусгаж чадахгүй байгаа, ийм найрамдалгүй байгаа, удаашрал нөгөө нэг тойрогоос гарч чадахгүй байгаа байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг байх нэ. Одоо бага арканагийн хүзрүүдийг тайлбарлая. За энэ хүзрүүд нь болохоор ер нь бол амьдралын өдөр тутмын үйл явдлыг илэрхийлдэг гэдэг хүзэр байна. За саван штэ. Гал элементтэй холбогддог. Ирж хүч, хүсэл, ирмэлзэл, дур хүсэл, үйл хөдлөл, бүтээлч байдал, юмсыг хийх хүсэл зэрэг илэрхийлдэг. За. Ace of Wands буюу савааны тамга. Нэгдүгээр үзэр гэсэн үг. За энэ бол ерөөсөө шинэ хүсэл ирмэлзэл, шинэ алхмууд, мотивац, бүтээлч сэтгэлгээ, шинэ боломж, догтлол зэрэг илэрхийлдэг. Тэгээд тийм үгүй гэж асуух юм бол тийм гэсэн хариулт өгнө. За хэрвээ Ace of Wands буруу харж гарах юм бол нөгөө нэг бодит бүтээлч эерэг байдал чинь буцаад хүнд энерги рүүгээ ороод удаашрал гацалт бүтээлч бус нөгөө нэг бодит алхмыг хийж чадахгүй байгааг илэрхийлнэ. Тэгээд тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэдэг хариултыг өгнө. Хоёрын сава. Төлөвлөх, шийдвэр гаргалт, сонголт хийх, ахиц дэвшилт, олон аялалд гарах, гадаадад аялах зэргийг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулт өгнө. Хэрвээ доошоо харсан утгатай доошоо харж гараад ирэх юм бол төлөвлөгөөгүй байдлаар нөгөө нэг сонголтоо хийхээс айх, ирээдүгээс айх, шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэх гэдгийг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулдаг байх нэ. За, гурван сава буюу. За, энэ нь болохоор бас л мөн адилхан бүтээлч байдал. Өсөлт, гадаадад аялах тэр байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулт өгдөг байх нэ. Хэрвээ энэ хоёр хүзрийг харах юм бол ер нь хоёлаа цаашаа харсан байна. Гэхдээ хоёрын саваа нь илүү төлөвлөх, шийдвэр гаргалт, сонголт хийхийг илэрхийлж байдаг болвол за энэ нь бол гурван саваа нь бол бүр туршлах, судлах, тэлэх, өсөж хөгжих, бүтээлч байх энийг илэрхийлнэ. Хэрвээ гурван саваа доош хараад гараад ирэх юм бол гацалт, төлөвлөгөөгүй байдал, нөгөө нэг саад биш бэрхшээл, нөгөө нэг төлөөд өсөөд байсан юм чинь өсөж чадахгүй байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулнаа. За дөрвөн саваа болохоор жаргалтай байгааг илэрхийлнэ. Тэмдэглэл, үйл явдал, хурим, найр, инх тайван, тайвшрал, ив найрамдал, гэр бүл, гэр орон жаргалтай байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулнаа. Хэрвээ уруу хараад гараад ирэх юм бол гэрээсээ явах, гэр орны асуудал гарах гэдэг ч юм уу тийм асуудлыг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За 5 сава. Үйл ажиллагаал, тэмцэл, өрсөлдөөн, бодлын эсвэл нөгөө нэг юм бүтээлч байдлын зөрчил гэдэг ч юм уу спорт тэмцээн. Тийм үгүй гэж асуух юм бол магадгүй гэж хариулна. Хэрвээ доош хараад гараад ирэх юм бол зөрчилдөөнөөс цухтаах, шудраг бус өрсөлдөөн байх эсвэл тэмцлийг эцлэх. За нэг тэмцээд байсан юм чинь дууслаа. За нөгөө нэг өрсөлдөөн хийгээд байсан нөгөө нэг бодлонтой байгаад байсан чинь
инх амгалан тайван байдлыг эрхэмлэх гэдэг ч юм уу те. Хэрвээ тийм үг гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За. 6-гийн сава. За олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, магтаал авах, ялалт, манлайлал, өөртөө итгэлийг харуулна. Тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулнаа. Хэрвээ доошоо хараад гараад ирэх юм бол за хамт олондоо дэмжигдэхгүй байна. Хожигдол, бүтлгүйдэл, эвгүй байдалд орох ч гэдэг юм уу те. Эсвэл хитрхи эготой байгаад харуулна. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. 7-гийн сава. За энэ бол өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, байр суурьнаа бат зогсох, өрсөлдөөн нэг харуулна. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. За доошоо хараад гараад ирэх юм бол бууж өгөх, эд өөрийгөө хамгаалах нөгөө үзэл бодолтой бат зогсоод байсан чинь бат зогсгоо болно. Эсвэл ингээл нэг тэрхий тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За 6-гийн саваа 7-гийн савааг хоёр үзрийг харах юм бол хоёулаа нэг хүн ил гараад ирсэн байна. Тэгээд хоёр хүнийг харах юм бол энэ хүн илүү бусдтай тэмцэлдэх гэсэн санаатай байна. Энэ хүн илүү бусдад дэмжигдэж байгаа санаатай байна. Энэ хүн бол бусдад хүлээн зөвшөөрөгдөж магтагдж байгаа бол энэ хүн бол байр суурийг хамгаалаад зөрчилдөж байгааг харуулж байна. За тийм ялгаатай байна. За дараагийнх нь 8-ийн сава. За энэ бол ерөөсөө маш их боломжууд ирж байгаа гэдэг ч юм уу те. Маш хурдан хөдлөл авах, хурдан өөрчлөлтүүд эсвэл бол бүр онгоцоор аялах тиймэрхүү байдлыг илэрхийлнэ. Ерөөсөө юм хурдан болоод байгаа илэрхийлж болно. Тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулах нэ. Хэрвээ 8-ийн сава удаа шараад гараад ирэх юм бол нөгөө хурдан байгаа ч удаашраад эргэлзээд тэнэлзээд давтаад удаан байгааг харуулна. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За дараагийнх нь 9-ийн сава. Төвчээртэй тууштай байдлыг харуулна. Тэгэл үнэмшилтэй энэ бэрхшээлийг даван туулж байгааг харуулна. Зоригтой хүчтэй байгааг харуулна. Яг тэгэхээр энэ бүх өөрийнхөө хийсэн хөдөлмөрийг хамгаалаад зогсож байгаа хүнийг харуулж байгаа учраас хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол тийм гэж хариулах нэ. Хэрвээ энэ хүзүр доош хараад гараад ирэх юм бол бүр хитрхи ядарсан байна. Бүр ингээд бүх юм 9-ийн тоон дээр очиод 10 гэдэл дуусах байтал бүх юмыг одоо хаяах. Өөрийгөө хит их хамгаалж өмгөөлөх, бусдыг хардаж зэрдхийг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За 10-ийн сава. 10-ийн саванууд хит их эцэн ачааг нуруунд дээрээ өөрч явахыг харуулна. Зургаас нь харагдж байгаа хэрэг тий. Стресс арай л гэж энийг юм ард гарлаа даа гэл. Шургуу ажиллах, маш ядрах хийг харуулна. Тийм үгүй гэж асуувал магадгүй гэдэг хариулт өгөх нэ. За 10 саваа доош хараад гараад ирэх юм бол нөгөөнийг их аж байгаа хөнгөлөөд их ажлын ард гарах, бүгдийг амжуул дуусгах, хариуцлагаадаас арай гэж нэг сулрах, эсвэл бол нөгөөнийг үүрээдсэн стресстэй тавьж явуулаад сулрах, стресс нь арилах гэдэг ч юм уу тий. За тийм үг гэж асуух юм бол магадгүй гэсэн хариултыг өгөх нэ. За Page of Wands. За энэ хүзэр болохоор савааны боол гэсэн үгээр байна. Чин зүйл суралцах, хүсэл эрмэлзэлтэй байх, урам зоригтой байх, чөлөөтэй сэтгэл зүйн чөлөөтэй байдал. Ер нь сэтгэл зүйн чөлөөтэй байна гэдэг чинь амар гоё, ямар амгалан байдаг тийм ээ. Эсвэл бол тэмийг хийх айгүй гоё. Оргисон хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулна. Энэ савар угаа хараад би энэнийг хийвэл чадандаа гэж дотроо зоригтой итгэлтэй байгааг харуулж байна. Тийм үү гэж асуух юм бол тийм гэж хариулах нэ. За хэрвээ энэ Page of Wands буруу хараад гараад ирэх юм бол за нөгөө нэг дахиад нөгөө урам зориг ч байхгүй болоод урам зориггүй гацаа амьдрал ямар ч юу ч хийх хүсэлгүй болоод нөгөө шин санаа маань орж ирэхгүй байгаа л бүх юм сүргээр хараад эхэлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуух юм бол үгүй гэж хариулах нэ. За савааны жанжим Knight of Wands. Knight of Wands. Маш хурдтай, идэвхтэй, энергитэй байгааг илэрхийлнэ. Хүсэл тачаал, тачаангуй байдлыг илэрхийлнэ. Адал явдал гарахыг илэрхийлнэ. Заримдаа тэрхий түргэн занг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал тийм гэж хэлнэ. За хэрвээ савны жанжинд буруу хараад гараад ирэх юм бол хитрхи яарад адгуураад байна. Юмыг тооцоолоогүй хөдлөөд байна.
Тэрхий эрсдлийг тооцохгүй хөдлөөд байна. Тэрийг илэрхийлнэ. Мөн бухимдлыг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал үгүй гэж хариулнаа. За, саваны хатан Queen of Wands. За, энэ бол бүтээлч өөртөө итгэлтэй, амбицтай байгааг илэрхийлнэ, хүчтэй, зоригтой байгааг илэрхийлнэ. Мөн өөртөө болон бусдад халуун дулаан хандах энэ эмэгтэйг харуулдаг ахнэ. Тийм үү гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ саваны хатан буруу хараад гараад ирэх юм бол нөгөөний бусдад халуун дулаан хандаад исэн хүн чинь хитрхи өндөр шаардлагатай бай, төрөмгөө болоод бусдыг дээрлэхэд ууртай, нөгөөний гал цогтой энерги чинь хитрээд байгааг харуулдаг ахнэ. Тийм үү гэж асуувал үгүй гэж хариулнаа. За, саваны хаан King of Wands. За, энэ бол ерөөсөө манлайлагч нөгөөнийг бизнес сэтгэлгээтэй хүн гэдэг лөө. Хүч чадалтай удирдагч, хийдэмгий, аливааг том зургаар хардаг маш их бүтээлч тийм хүнийг харуулна. Тиймгүй гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ доошоо хараад гараад ирэх юм бол за нөгөөний гоё манлайлагч чинь байхгүй болоод за манай хөгцөө гэртээ орж ирээ буцаа гарлаа. За юун дээр зогслоо? За саваны хаан хэрвээ буруу хараад гараад ирэх юм бол хүчтэй удирдагч хүн чинь хитрхи өндөр шаардлагатай байл, хитрхи гурц хэрцгий авир гаргаал, төрөмгийн аашлал, ямар ч эрсдлийг тооцохгүй яаран хөдлөөл тийм байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэдэг хариултыг өгнө. За. Зоос нь бол газар элемент, ажил үйлс, мөнгө, эд баялаг, эрүүл мэнд зэрэг илэрхийлдэг. За, зоосны томог буюу Ace of Pentacles. Ace of Pentacles. Шинэ ажил, орлого, бизнесийн боломж, үржил шинтэй байдал, шинэ хөрөнгө оруулалт, шинэ төсөөл, элбэг байдал, эсвэл бол манифест хийсэн зүйл чинь чам дээр ирэх нэ. Тийм үг гэж асуувал үгүй тийм гэж хариулнаа. Ийм ирийг эзэр чинь юу гэж үгүй гэхүү. За хэрвээ доош хараад гараад ирэх юм бол нөгөөний гоё шинэ ажил орлого чинь байх болоод мөнгө төгрөгийн ажлын санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжтой гацалт үүснэ, боломжийг алдна. Эсвэл бол хитрхи үрлхэн шал дэмий зардлага гаргаал байхыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулнаа. Хоёрын зоос. Two of Pentacles. За энэ бол ер нь ажил амьдралын тэнцвэртэй байдал, цаг зовоод маш зөв хуваарлж гоё байх, ажил амьдралын тийм маяг маш зөв байх, завгүй амьдралыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал магадгүй гэдэг хариулт өгнө. Хэрвээ уруу харсан байх юм бол нөгөө ажил амьдралын тэнцвэр алдаг дагаад хэд их ажилдаа дунтах, эсвэл хэд их ажлаа хийхгүй байх, замбраагүй байх, мөнгө төгөнгөө тооцоогүй өрөх гэдгийг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За дараа нь 3-ын зоос. За энэ бол шинэ ажлын хамтрагч, шинэ зүйл суралцах, багаар ажиллах, нэг төсөл дээр хамтран ажиллах, өргөжин, дээшлэх, дэвших, тэлэх гэдгийг харуулна. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулах нэ. Хэрвээ доошоо харах юм бол ганцаараа ажиллах, хамтын ажиллагаан дээр асуудал гарах хэрэг нэгдлгүй байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 4-ийн зоос. За 4-ийн зоос нь бол ерөөсөө л хадгалах, хураах, аюулгүй мэдрэмжтэй байх, арилвааг өдөрдөн захирах хүсэл, ямар нэгэн зүйлээс тас зурах, алдахгүй гэж айх, эсвэл харамж байгааг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ доошоо хараад гараад ирэх юм бол хэд үрлэгэн байх, том худалдан авалт хийх, эсвэл бол нөгөө бариад исэн юм тойвж явуулах, эсвэл бол шуналтах байгаа, шуналтай өөртөө гартаа атгахыг хүсэх тийм байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За дараагийнх нь 5-ын зоос. За энэ бол ерөөсөө санхүү, эрүүл мэнд, за тэр зоосыг илэрхийлж байгаа бүх юмных нь тогтворгүй байдлыг, алдагдaltaй байгааг, сүрэг байгаа, ганцаардалтай байгаа, ямар ч талархалгүй байгааг харуулна. Ядуурлалын үзэр гэж бас хэлдэг хүмүүс. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. Хэрвээ 5-ын зоос буруу хараад гараад ирэх юм бол санхүүгийн байдал, эрүүл мэндийн байдал
тогтворж сайжрах, хэцүү үеийг давж туулах, ядуурлаас гарах гэдэг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулах нэ. За 6-гийн зоос. 6-гийн зоос нь бол ерөөсөө өглөгч үзүр, туслах, эсвэл тусламж авах, сайн үйлсэд оролцох, хандивлах, өгөөмөр байх, өмнө тэнцвэрийг олох гэдгийг харуулна. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулах нэ. Түрүү 6-гийн зоос буруу хараад гараад ирэх юм бол ерөөсөө өөртөө бүхнээ зарцуулах, эсвэл бол баахан өөр ширтээ болох, заллан, тэнцвэр алдагдах, эсвэл нөгөө нэг хүний өгөөмөр сэтгэлийг уруулан ашиглах. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 7-гийн зоос. За энэ ерөөсөө хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж эхлэх. Нөгөө тарсан үрээ хураах, тууштай төвчээртэй ажиллах, өргөжин дэвших, ашиг олж эхлэхийг харуулна. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулах нэ. За хэрвээ нүзэг буруу хараад гараад ирэх юм бол нөгөө өөрийнхөө хийсэн ажлыг чамлаад ямар ч ашиггүй байх, ажлаа хаях, төвчээргүй байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 8-ийн зоос. 8-ийн зоос нь ямар нэгэн зүйлийг айгүй мэргэжлийн хийх, тууштай төвчээртэй байх, нэг зүйлийг давтаж хийх, чадвараа дээшлүүлэх зэргийг харуулна. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулах нэ. Хэрвээ нүзэг буруу хараад гараад ирэх юм бол хийж байгаа зүйлээсээ уйдах, төвчээргүй байдал, хэтэрхий төгс байх гэж хичээх, буруу юм цагаа зарцуулах зэргийг харуулна. Хэрвээ тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За энэ хоёр үзэр нь бол ерөөсөө ойролцоодох таагааз. Энэ хоёр үзрийн ялгаа нь юу вэ гэхээр энэ нь ашиг олж эхлэх. Энэ нь болохоор мэдээж ашигтай байна. Гэхдээ энэ хийж байгаа зүйлээ илүү сайн хийх, мэрэгжлийн хийх гэдгийг илэрхийлнэ. Энэ бол ерөөсөө хэрвээ буруу хараад гараад ирэх юм бол нэг нь 7-гийн зоос болохоор өөрийнхөө хийсэн юмыг чамлаж эхлэх, хаях, хүчил чимгүй байдлыг илэрхийлдэг бол энэ хүзэр нь болохоор аль хэзээ хийгээд чадсан юмнасаа уйдах, эсвэл бол бүр хэтэрхий төгс байх гэж хичээх ч юм уу тэгж илэрхийлдэг. Ийм ялгаатай байх нэ. За 9-ийн зоос. Энэ бол ерөөсөө элбэг сайхан гэд баялагтай. Би даасан, амжилттай, өргөжин дэвсэн тансаг байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ доош хараад гараад ирэх юм бол хэтэрхий их хөрөнгө оруулах, хэтэрхий их ажиллах, орлогоосоо давсан зардалтай байх, эдийн засгийн хараат байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 10-ийн зоос нь эд баялаг цуглах, гэр бүл, элбэг дэлбэг, эд хөрөнгөтэй эсвэл эд хөрөнгө өвлөж явах, хэрэгтэй бүхэн бүрдэх, тэтгэвчтэй гарах ч юм уу тий. Бүхэн сайхан байгааг илэрхийлнэ. Гэр бүлэрээ сайхан эд баялагтай байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариу гарнаа. За 10-ийн зоос буруу хараад гараад ирэх юм бол ганцаардсан мөнгө төгрөгөн дээр гацаатай, гэр бүлийн үйл ойлголцол, алдагдал хүлээх гэдгийг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулнаа. За энэ 9-ийн зоос 10-ийн зоос хоёр бас л мөн ялгаагүй. Хоёулаа эд баялагтай элбэг дэлбэг байгааг илэрхийлнэ. Энэ бол бие даасан байдлыг бас илэрхийлдэг ганцхан хүн байгаа. Энэ хүзэр нь гэр бүлийн сайхан байгааг илэрхийлнэ. Хэрвээ энэ хүзэр уруу хараад гараад ирэх юм бол эдийн засгийн хараат байдал, мөнгөнд илүү их зарлаг гаргах, хэд их ажиллах гэдгийг илэрхийлнэ. Хэрвээ 10-ийн зоос буруу хараад гараад ирэх юм бол гэр бүл дээр асуудал үүсэх, ганцаардах илэрхийлдэг ийм ялгаатай байх нэ. За Page of Pentacles. За тамгын биш ээ. Зоосны боол юм ааш. За ерөөсөө маш сайн мэдээ ихийг бас илэрхийлж болно. Маш их төлөвлөгөөтэй, сайн дэг журамтайгаар шинэ зүйлийг эхлүүлэх. Манифест хийх, шинэ ажлын боломж гарч ирэх гэдгийг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэдэг хариу өгнэ. За буруу хараад гараад ирэх юм бол үйл явц удаашрах, гацах, төлөвлөгөөгүй байдал,
нөө маргаашаараа сэтгэх ирээдүйгээ сэтгэхгүй байгааг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За зоосны жанжин. Knight of Pentacles. За энэ бол үл суурьтай тууштай байдлыг илэрхийлнэ. Шугам хөдөлмөрлөх, хүссэн зүйлийнхээ төлөө явах, маш үр бүтээлтэй байх гэдгийг илэрхийлнэ. Мөн ашиг төлөвлөгөөтэй байгааг илэрхийлдэг. Энэ Knight буюу жанжингийн хүзрүүд бол ер нь бол төлөвлөөдвөл одоо үйлдэл хийхийг илэрхийлж идэг. Энэ жанжингийн хүзрүүдээс хамгийн удаан. Яагаад гэхээр газар дээр байгаа мөн нарийн төлөвлөгөөтэй байгааг илэрхийлж идэг. Гэхдээ энэ их төлөвлөсөн, энийг бодсон юм хийж эхлэх юм бол үр дүн авчирнаа гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй шүү гэсэн үг гэж хэлгээд байгаа. За тийм үг гэж асуувал тийм гэж хариулна. За хэрвээ Knight of Pentacles буруу хараад гараад ирэх юм бол гацсан мэдрэмж авах, хэд удаан хөдлөх бодох, хэтэрхий л удаан бодоод хэтэрхий төлөвлөлөөд юм гэсэн. Уйдгартай байдаг. Ихсгүй бол нөгөө гоё бодоод уул суурьтай байгаад байсан юм чинь уул суурьгүй болоод нөө гэж бодохгүй нэг одоо юу ч хийгээгүй бодоагүй гэж нэг дээд хийгээл яриад байдаг хүн байдаг шүү дээ, тийм байна гэсэн. За тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За Queen of Pentacles зоосны хатан. За энэ бол ерөөсөө л гайхалтай эмэгтэй их хүнийг харуулдаг. Эд баялагтай, халуун дулаан, бусдыг тэтгэх чадвартай, эд баялагтай, практик мэдлэг өндөртэй тийм юм байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал тийм гэдэг хариулт өгөх нэ. Хэрвээ зоосны хатан буруу хараад гараад ирэх юм бол нөгөө халуун дулаан гоё нэрийг байхгүй болоод сэвдэг. Нөгөө гоё гэр бүлийн тэнцвэр, ажил хөдлийн тэнцвэр, хүүхдээ эсвэл ер нь хүртөө ч гэх юм хит их анхаарал тавьсан. Бүр нөгөө бүх юм хийж өгсөн тийм хүмүүсэд гэжтэй тийм хүнийг илэрхийлнэ. Эсвэл бол эд их материалыг шуналтай хүнийг илэрхийлж болно. Тийм үгүй гэж асуувал тийм бишээ үгүй гэж хариулах нэ. За King of Pentacles зоосны хаан. Эд баялагтай, элбэг дэлбэг, манлайлагч, тэгэл даах чадвартай, аюулгүй мэдрэмж өгдөг, дэг журамтай, тууштай тийм хүнийг харуулна. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулнаа. When хүн нөөцөр доошоо хараад ирэх юм бол санхүүгийн чадвар байхгүй, нэг мөрөөдөө тоглоомд донтсон, шуналтай, хит хөөрцгөлсөн тийм байдлыг харуулна. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За дараагийнх нь сэлэм. Сэлэмний хүзэр нь оюун ухаан бодлууд, лог сэтгэлгээ, хэл яриа зэргийг харуулдаг. За Ace of Swords. Сэлэмний тамгын сэлэм. За шинэ бодол, шинэ ололт, юмсыг байгаагаар нь харах, амжилт гэдэг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ буруу хараад гараад ирэх юм бол шинэ санаад хүрэхгүй байх, яг нэг гоё юм сэлмэг бодож чадахгүй байх, эргэлзэх, тээнгэлзэх ч юм уу те. Уучин л нөгөө л нэг хийдэг байсан юм бодвол байх гэдэг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За хоёрын сэлэм. За ерөөсөө мухардалт. Сонголт гаргах гэд хэцүү, нэг хоёр салаа зам дээр хаашаа явахаа мэдгүй байх. Сэтгэлийн гацалт, гацаал нийл тийм гацсан байдалтай мухардсан байгаа илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. Хэрвээ энэ хүзэр доошоо гараад ирэх юм бол нөгөө нэг салаа зам дээр зөксөд байсан байдалч байхгүй бүр сонголтгүй байгаа илэрхийлж болно. Эсвэл бол бүр хоёр хэцүүгээс нэгийг сонгох тал дээрч хоёр хэцүүгээс нэгийг сонгох байдалд гэсэн хүрсэн байж магадгүй. Сонголт гаргахад маш хэцүү байгаа илэрхийлнэ. Эсвэл бол зүгээр л шийдвэр гаргахыг хойшлуулах. Заас дараа л гэл. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За гурван сэлэм. Сэтгэлийн шарах, гомдол зөвхрөл, гашуу, сэтгцийн эрүүл бас байдал гэж юм тий. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулна. За хэрвээ энэ хүзэр доош хараад дараад ирэх юм бол гомдол тайлагдах, уучлалт ойлгох. Эсвэл бол өөрөө өөрийгөө шахалуулж байгааг ч харуулж байна. Эсвэл бол шахалсан, сэтгэл нь нэмтэрсэн байгаа хүн нэг гэрлийг хонглын үзүүрт гэрэл гаргах юм тий. Тэгж бас илэрхийлж байна. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За дөрвөн сэлэм.
За ерөөсөө л амралт авах, бясалгах, бодох, ганцаараа байх. Эсвэл л ерөөсөө юм хийх гэж байгаа. Тэрнийхээ өмнө бэлтгэлийн үе шатнд байж болно. Тийм үү гэж асуувал тийм гэж хариулна. За дөрвийн сэлэм уруу хараад гараад ирэх юм бол за амралт дуслаа гэдэг ч юм. Эсвэл бүр амарч чадахгүй байх. Эсвэл бүр хит ядрах. Эсвэл бүр нөгөө нэг өөрийгөө хитрхи их ядраагаа ерөөсөө бодохгүй. Нөгөө л нэг юм хийгээл бүр өглөө босоод нэг юм хийгээл өдөр юм хийгээл орой юм хийгээл шүн юм хийгээл бүр цөсөө цагаа ажиллаад нэг өөрийгөө нэг шатна. Ямар ч амралгүй болгосон хүмүүс байдаг шүү дээ. Тийм байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулах нэ. За 5 сэлэм. Маргалдаан, үл алгалцал, өрсөлдөөн, ялагдах ямар ч агаар хамаагүй ялах гэж үзэх байдлыг илэрхийлнэ. Энэ зургийг харах юм бол бусад хүмүүс нь ингээд цаашаа хараад энэ маргалдаан, өрсөлдөөнийг хайчаад ах чинь өөрөө бүр өрсөлдөхгүй л ингээд дайраал, ингээд хитрхи дайраад байгааг харуулж болно. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулна. Хэрвээ 5 сэлэм дэше уруу хараад гараад ирэх юм бол за энэ маргаан эцэллээ, эвлэрлийг оллоо, ойлголцлоо, тавьж явууллаа. Эсвэл нэг гомдол нь айлж чадахгүй байгааг бас харуулж болно. Эсвэл золиос гаргаад энэ маргааныг эцэлчлээ гэж юм тий. За би төвчжээ гэдэг ч юм. Тийм үг гэж асуувал үг гэж хариулнаа. За 6-гийн сэлэм. Орхин явах, урагшлах. Нэг сэтгэл зүрхний интернет байсан бол эдгэрч эхэлнэ. Зүгээр л за. Одоо би гомдол явъя даа гэл нэг тийм үе байдаг шүү дээ. Тэгэл за цаашаа алхаж эхлэхийг л гомдоод шархлаад зовоод за би л ингэ зовоод байгаа юм байна. Би л цаашаа алхахад болох юм байна гэдэг өдөр гэсэн үг. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулах нэ. За хэрвээ нэг өдөр доош хараад гараад ирэх юм бол урагшаалж чадахгүй байх. Нөгөө нэг сэтгэлийн гацаандаа байгаа л ахыг илэрхийлж болно. Эсвэл бол нөгөө нэг ачаагаа л цааш явах гэл. Эсвэл сэтгэл зүрх нь маш удаанаар идэж байгааг харуулж болно. Эсвэл бол аялд гарсан бол бишэл тулархыг илэрхийлж болно. Тийм үг гэж асуувал үг гэж хариулах нэ. За 7-гийн сэлэм. Хуурам ихлэл худал яриа манипуляц хийх, хариуцлага хүлээхгүй өнгөрөх, нуугдах гэдгийг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулнаа. Хэрвээ энэ хөдөр доошоо гараад байгаа гэх юм бол нөгөө нуугаад исэн, удлаа яриад исэн юм. Үнэн илчлэгнэ, үннээ илнэ. Өөрийгөө хуурнаа, эсвэл өөртөө итгэлгүй байгааг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулнаа. За 8-ийн сэлэм. За нөгөө нэг гацаанд орсон байгаа мэдрэмжийг илэрхийлнэ. Бодол сэтгэлийн хязгаарлалт, нөгөө бодол хэд их бодолтой ороогдоод өөрийгөө хязгаарлаад байгаа илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулнаа. Хэрвээ доош хараад гараад ирэх юм бол нөгөө нэг хитрхи их бодлоос хит бодоод илүү их бодоод overthink хийгээд байгаа юмнаас гарнаа. Нөгөө бодлоо зэгцэлнэ. Айдстайгаа нүүр тулж эрхчлөөд дахин буцаан алж авахыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулнаа. За 9-ийн сэлэм. Айдс, стресс, түгшүүр, хар дарах, нойр гүдэх, ганцаардах, зөвхөн амьдралдаа болж байгаа сөрөг зүйлс төр төвлөрөх, дарагцсан сэтгэл хөдлөлүүд гарч ирэл зовоогоод байгааг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулна. За уруу хараад гараад ирэх юм бол за нөгөө нэг стресс нь арилаад, эсвэл нөгөө айгаад исэн юмтайгаа нүүр тулаад, эсвэл нөгөө нэг зовоогоод исэн юм тавьж явуулахыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үг гэж хариулах нэ. За 8-ийн сэлэм, 9-ийн сэлэм хоёр ерөөсөө л дэшээ доош харсан бүгдээрээ л үг гэж хариулна. Угаасаа харахад бас л хэцүү өдрүүд байгаа зү. За энэ хөдөр болохоор яаж юм гэхээр нөгөө нэг бодолтой түшигдаад гарч чадахгүй хязгаарлагдчихад байгааг илэрхийлнэ. Энэ хөдөр нь болохоор стресс, ганцаардах, зөвхөн сөрөг ямиг бодоод нөгөө нэг буцааж аваал нэг энэ бол гацсан байгааг илэрхийлэх бол энэ нь буцааж дуудаал өөрийгөө зовоогоод байгааг илэрхийлж байна. Хоёулаа хэрвээ буруу хараад гараад ирэх юм бол нөгөө айцтайгаа нүүр тулж байгаа. Эсвэл нөгөө стрессээ тайлж байгаа. Нэг нөгөө нэг муухай юмнуудаа тавьж авч байгааг илэрхийлдэг байх нэ. За 10 сэлэм. Ерөөсөө л ялагдаад дуусчлаа.
хуурдагтчлаа, итгэл алдчихлаа. Хүн сэтгэлд нь шарах үлдчихлээ. Эцэстээ толчлаа, бүр цөхөрчлөө. Бүх юм дуусчлаа. Энэ байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. Хэрвээ энэ хүзэр буруу хараад гараад ирэх юм бол хэцүү асуудлыг ардаа орхих, дуусгах ёстой зүйлсийг эсвэл дуусгахгүй байх хэцүү юм буцаад гараад ирэх. Эсвэл хэцүү юм дууслаа гэж тий. Бас л ер нь л хэцүү л хүзэр дөө. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулна. Миний бодлоор энэ хүзэр ингээд дэше гараад ирлээ. Энэ хар үйл арилж байна. Бүх юм дууслаа. Одоо л нэг тайвшрлаа гэсэн үзэр юм шиг санагдав. Гэтэ бүх юм муугаар төсөв болоод дууссан. Гэтэ дахиад эхэлж байна гэсэн үзэр. За, Page of Swords. Сэлмийн бол. Шинэ бодол, төлөвлөгөө, сониуч байдал, маш хурдан сэтгэх, суралцах, их яриасаа идэвхтэй ирчвч дүүрэн байдлыг илэрхийлнэ. Тийм үү гэж асуувал тийм гэж хариулнаа. За, хэрвээ энэ үзэр буруу хараад гараад ирэх юм бол ерөөсөө хийсэн амдаа хүрэхгүй байх, ямар ч боловсроогүй, ховж ивэн дуртай, хэтгийсвэр яриа л хийж чадахгүй байгаа хүнийг илэрхийлнэ. Knight of Swords. За, ерөөсөө гүйл авах сайтай амжилтын төлөө цуцчгүй зүтгэж байгаа маш хурдтай үйл хөдөлгөөн авж байгаа шудраг шулуун тийм байдлыг илэрхийлнэ. Амжилтын төлөө тэмцэж байгаа амбицтай. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. За, хэрвээ буруу хараад гараад ирэх юм бол хитрхи адгуураад хитрхи төлөвлөгөөгүйгээр хөдлөө тунган гумгаа хандаад эсвэл түрэмгий дээрлэхүү байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулнаа. За, сэлмийнхтан. Маш улан шудраг бие даасан, тодорхой хил хязгаар өөртөө тогтоосон, нөлөөнд автдаггүй, хурц, мэрэгэн, цэцэн, хурц хэл яриатай үнийг хэлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. Хэрвээ Queen of Swords буруу хараад гараад ирэх юм бол хүйтэн, хүндий, хурц муухай хэрэгэлдэг, цэвдэг, инэрэнгүй бус хэд сэтгэл хөдлөлтөө авсан байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулнаа. За, Сэлмийн хаан. Сэлмийн хаан. Маш сэрэг логик сэтгэлгээтэй, сэр ухаантай гэдэг чинь нөгөө нэг айгуу тийм их мэдлэлтэй манлайлагч, айгуу оюунлаг, суртахуунтай, дэг жаягтай хүнийг илэрхийлнэ. Тийм бүгж асуувал тийм гэж хариулна. Хэрвээ уруу хараад гараад ирэх юм бол цэвдэг хүтэн сэтгэлтэй, дэг жаягс журамгүй байдал, их мэдлээ уруулан ашиглах гэдгийг илэрхийлнэ. Бас дотоод үнэнээ гаргаад байгаа үнийг ч юм уу. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За, аягны үзрүүд. Аягны үзрүүд нь сэтгэл хөдлөл мэдрэмж зүүн савин заргийг илэрхийлдэг. За, Ace of Cups. Шинэ мэдрэмж, зүүн савин, шинэ харилцаа, шинэ хайр дурлал, аз жаргал, хайр, жирэмслэлтийг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулна. За, хэрвээ доош хараад гараад ирэх юм бол нөгөө хайраа өөртөө зориулж харуулна. Гүнэглэх, хоосон мэдрэмж авах, урам уурах. Эсвэл нөгөө нуугаа дараад исэн мэдрэмжийг ил гарахыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулнаа. За, хоёр аяга. За, энэ бол ерөөсөө хамтралыг илэрхийлнэ. Тэнцвэр, нэгдэл, итгэлцэл, хосын харилцаа илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ энэ үзэр доош хараад гараад ирэх юм бол хосууд муудалцах, саалах, тэнцвэргүй харилцаа, ийм нэгдэлгүй байдлыг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За, 3 аяга. Тэмдэглэлт өдөр нөхөрлөл найзуудтайгаа уулзах, шоудах, хамтрал, баг бүрдүүлэх зэрэг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ доош хараад гараад ирэх юм бол ховж, ууж идэлт нь нийлэх, бие даах, ганцаараа цагийг өнгөрүүлэх гэдэг ч юм уу. Ганцаараа цагийг өнгөрүүлэхийг илэрхийлнэ. Тийм үг гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За, 4 аяга. За, бяцлагж байгаа, бодож байгаа, дүн шинжилгээ хийж байгаа, өөрийн байгаа зүйлстэй илүү анхаарал тавьж байгаа, эсвэл удиртай байдлыг илэрхийлнэ. За, энд нэг шинэ гар гарчид аяг санал болгоод ах чинь тоохгүй байгааз. Тэгэхээр ерөөсөө боломжийг өнгөрөөх, тоомжргүй байдлыг илэрхийлж болно. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За, хэрвээ доош хараад гараад ирэх юм бол санаачлагтай болох, мотивацтай байх, талархах, боломжийг ашиглах зэрэг илэрхийлнэ. Хэрвээ тийм үгүй гэж асуувал магадгүй гэж хариулах нэ. За, 5 аяга.
За ерөөсөө сэтгэл гутрах, гашуудах, урам хуугарах энийг унсан 3 аяга ерөөсөө өөртөө байхгүй зүйл дээ л анхаарал тахыг хэлнэ. Өөртөө нөгөө 2 аяга байгаа ч гэхдээ энийг ерөөсөө тоохгүй. Бүх юмыг сүр байдлыг л илүү анхаарал тахыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулна. Хэрвээ доош гараад ирэх юм бол өөрөөсөө шалтгаалсан сэтгэл гутралыг илэрхийлнэ. Эсвэл бусдыг болон өөрийгөө уучлах, тавьж явуулаад цаашаа урагшлахыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 6-гийн аяга. За энэ бол ерөөсөө л дотоод өнгөрсөнтэйгээ холбогдох ч гэдэг юм уу тий. Одоо энэ өнгөрсний бие гэдэг юм. Хүүхд насаа дурсах, эсвэл бол хүүхдүүдийг илэрхийлж болно. Хайр. Сэтгэлийн тийм гэгээлэг байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. Хэрвээ доош гараад ирэх юм бол хитрхи өнгөрсөнтэйгээ зууралцсан нэг тийм айгуу тийм гинэн гоё гэгээлэг байдлаа үүсгэх ч юм уу тий. Зүгээр нөгөө трама эргэж гарч ирэх илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулнаа. За 7-гийн аяга. Маш олон боломж сонголтуудыг сонголт гаргах шаардлагыг эсвэл бол хитрхи мөрөөд бол 9 шүдийн бодоод илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал магадгүй гэж хариулах нэ. Доош гараад ирэх юм бол нөгөө нэг олон сонголтуудаа төөрөөд эвгүй сонгох чадахгүй байх ирээлзэх, тэнэлзэх гэх илэрхийлнэ. Эсвэл нөгөө хитрхи толгой төсөөлөл байсан юмнуудаас юмнуудынхаа учрыг олоод тодорхой болгохыг илэрхийлж болно. Тийм үү гэж асуувал мөн магадгүй гэж хариулах нэ. За 8 аяга. Харин явж тавьж явуулж байгаа. Ерөөсөө л тавьж явуулж чадчих байгаа илэрхийлнэ. Эсвэл бол урам хугарах, ядрах бууж өгөх. Эсвэл зүгээр л аялаад яваад өгөхийг хаяал яваад өгмөр байгаа илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулна. Хэрвээ доош гараад ирэх юм бол тавьж явуулах юм тавьж явуулж чадахгүй байна гэдэг. Эсвэл бол хамгийн сүүлийнхаа эцсийнхаа уралгыг хийгээд за ингээл ер нь энийг болохгүй дуусгая даа гэж бодож байгаа гэж юм тий. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 9 аяга. 9 аяга нь маш сэтгэл ханамжтай, хүсэл нь биелсэн байгаа. Маш талархалтай байгаа, хүссэн бүхний авсан байгааг харуулна. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулнаа. Хэрвээ доош гараад ирэх юм бол жоохон бие тасан сэгсэн байгааг харуулна. Эсвэл жаргалтай ташуураад байгаа ч юм уу тий. Гэрээ болоогүй жоохон басар баах ч гэдэг юм уу. Тэрхий материалыг байх хэлээ хэлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За 10 аяга гараад ирэх юм бол гэр бүлийн аз жаргал, гээлэлт, хурим, гадаад аз жаргал хоёулаа байгааг илэрхийлнэ. Эсвэл бол байр орон зүйтэй болж байгааг бас илэрхийлж болно. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. За 10 аяга 3 гараад ирэх юм бол гэр бүлийн асуудал, докторгүй байдал, аюулгүй мэдрэмж байхгүй байх, эсвэл гэрэлттэй туслуулах илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. Page of Cups. За шинэ боломж, зүүн совин сайжрах, гоо зүүн мэдрэмжтэй байх, мөрөөдөн мэдхий байх, сайн мэдээ авах гэдэг илэрхийлнэ. Эсвэл чинь романтик санал ирж байгаа ч юм уу. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. За хэрвээ доош гараад ирэх юм бол зүүн совин мөнгө муудах. Өөрийнхөө зүүн совинд итгэхгүй байхыг илэрхийлнэ, бүтээлч ус байгааг илэрхийлнэ. Хөнгөмсөг зан гаргахыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За Knight of Cups. Бүтээлч байдал. Цэцгэлэн гоо зүүн мэдрэмжтэй, ариун нандин зүрхээ дааж байгаа байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулнаа. Доош харуулбал бодит сэтгэлгээтэй хардаж сэрдэг, хартай байх, хуурамч сэтгэлийг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. Queen of Cups. Маш зөөлөн эмгтээлэг илэрхийлнэ. Сэтгэл зүйн тэнцвэртэй байдал, амар амгалан байгааг илэрхийлнэ. Зүүн совинтай байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулнаа. За хэрвээ хүзэр доош гараад ирэх юм бол бусдаас хамааралтай хэд эмзэг даруй байгааг илэрхийлнэ. Эсвэл хохирогчийн сэтгэл зүйтэй байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За King of Cups. Маш сэтгэл зүйн тогтвортой тэнцвэртэй байдлыг илэрхийлнэ. Эндрэнгүй зөөлөн,
нэрэнгүй удирдагч үн чудраг тууштай байдлыг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал тийм гэж хариулна. Хэрвээ энэ хүзэр уруу хараад гараад ирэх юм бол сэтгэл зүйн боловсралгүй тэнцвэргүй огцон мараа ааш харан шин гаргаад байгааг илэрхийлнэ. Тийм үгүй гэж асуувал үгүй гэж хариулах нэ. За өнөөдөр ингээд Smith Vitar-ыг ашиглаад таараа үзрийн утгуудын талаар ярьлаа. Хэрвээ таалагдах юм бол subscribe дараарай, like дараарай, comment бичээрэй. За тэгээд миний бичлэгийг үзэн баярлалаа. Баяртай.